Hello, өглөөний мэнд. Би ажилдаа гарах гэж байж байна. Миний тухыг нэрээ харсан уу? Юм болчих шүү дээ. Би юун дээр 3 дахь өдөр жижигцүү дээр юу барилдаж агаад тэгээд хүн намайг аваад бид нар нэг юм өгөрцөө гэдэг юм хийчихгүй. Гүрка гэдэг нэртэй өгөрцөө. Тэгээд нэг нь ингээд дөрөв үлж хахад аваад ингээд юу шитгэснээс ахгүй юу? Тим дасгал хийчихсэн. Тэгээд би шидүүлж явахдаа ингээд толгойгоо ингэж өнгөрөхийн оронд жоохон гидийцэн чи яг нүрээрээ унаад газар тэгээд унжаахтаа яг энэ хэсгээрээ юу яатсан. Матан дээр ингээд үгүй зулгалцсан гэх юм. Нэг юм болсон. Яг хийснийхэн дараа жоохон улаагаадсэн чи одоо болохоор бүр ийм амар улаан болсон. Тэгээд одоо тэрийг хаах гад би тэрийг хаах үсээ эндүтчихгүй юу? Тэгсэн чи миний үс амар урт болцсныг би гинт ойлгосон. Үсээ эндүтсний дараа мэн өөрийгөө цаан танраар одоо би ажилдаа гарах гэж байна. Би уул нь ажилдаа цагийн өмнө гарах хэрэгтэй байсан. Гэхдээ би өглөөний цагаа идээд 50 гармаар санагдаад тэгээд угаасаа энэ 7 хоног би ахыухаа ажилласан болохоор надад тэгэж амар яагаад авах шаардлага байхгүй. Тийм. Гэхдээ би өнөөдөр өглөө босоод хүмүүсийн сторинуудыг үзээд амар готорхын хажуугаар амар баярлсан. Би ингээд стори үзсэн чинь хүмүүс амар их нөгөө нэг Монголд инфляц явагдаад ингээд тиймэрхүү юм постлцсан. Тэгээ тэрнээс гадна нэлээд олон хүүхдүүд тий талбай дээр очиод зогсож ирсэн. Тэгээд ер нь тэрийг харсан чи би дотроо амар баярлсан. Ягаад тэгэхээр бидний ингээд залуу үе өөрсдийнхэн ирээдүйд амьдрах одоо өөрсдийнхээ амьдарч байгаа нийгмийн төлөө тэнцэж байна гэдэг чинь амар сайн. Тэгээ би угаасаа дандаа Монгол буцна гэж ярьдаг байсан байхгүй. Тэгэл амар их хүмүүс ер нь буцах шаардлага байна уу гэж тэгдэг те. Гэхдээ би угаасаа одоо ч ихсэн буцна гэж боддог. Тэгээд тиймэрхүү хүмүүс байгаад амар гоё юмсан. Надад тэр нь амар гоё юмсан. Муу юм нь болохоор мэдээж манай нийгэм тэгэл жоохон мяа болол те. Эдийн засгийн ч гэсэн амар юу ямар ч гэмээр юм бэ. Хязгаарлагдмал тэгээ том корпорациуд нь хамаг юма барьдаг. Томрыг гэсэн ч томрох зай байхгүй. Улс төр нь бүх юма бацсан. Улс төр нь ядж яахт нөгөө нэг бүр заваан тий. Ярихаас дургуурмээр. Тий. Гэхдээ одоо Монгол руу очиход нэлээд олон жил байна л да надаа. Би буцна гэж бодож байгаа. Тэгээ буцаад ямар нэгэн өөрчлөлт хийнэ гэж амар их боддог. Гэхдээ яг юу хийхээ мэдэхгүй л байна. Би одоо ингээд техник технологийн тал руу явж байгаа болохоор тийшээ яваад Монголдо бас тэр тал руу гоё юм хиймээрч санагдчихж байгаа. Битгэхгүй одоо яах юм байгаа. Нэг амар чухал юм байна шүү дээ миний бодлоор. Украинд сая одоо ингээд юм болж байгаа шүү дээ тий. Тэгээд болоход хүмүүс амар их Украины төлөө юм постлсан шүү дээ. Би хүртэл амар их стори морийг постлсан. Тэр тэгтээ миний талаас яг яагаад би постлсан бэ гэхээр би өмнө нь мэдээж дайм болж одоо дэлхийд болж ирснийг мэдчихсэн улс төрийн том юмнууд те. Тэгэл Беларусээс ахуулаад за болоо тэрний өмнө сэр манай амар сайн юу сэрээс ирсэн найзууд бас байдаг байхгүй. Тэгээ тэр мөртөө амар их дайманы тухай асууж масуугаал та сэр өмнө нь ямар орон байсан. Тэгээ дайны дараа юу болсон ингээл тиймэрхүү амар их мэдээлэл сонсоол тэг ялангуяа энэ Герман Берлинд ялангуяа амар их хүмүүс юунаас Middle East буюу нөгөө нэг Араби орнуудаас амар их хүмүүс ирсэн. Тиймэрхүү хүмүүстэй уулзах боломж нь айгүй өндөр байдаг болохоор тиймэрхүү хүмүүстэй яриад ингээд дэлхийд өмнө нь болж исэн юмнуудыг ингээд мэддэг байсан ч гэсэн Украиныг би яагаад постлсан бэ гэхээр хитрхи ойрхон байсан байхгүй надтай. Яагаад тэгэхээр манай нэг студент коллег нэг Украин охин байдаг гэсэн ахгүй юу. Тэр охин битээр амар гайгүй найзууд. Тэгээд тэр охины Instagram дээр шеэрлж байгаа юмнуудыг харахад надад бүр хит сэтгэл рүү ороод исэн. Нэгт магадгүй би тэр охины постлж байгаа юмнуудыг бүгдийг ойлгож байсан. Тэр охин орсоор постлдог байсан. Хоёрт ингээд бичлэгүүд дээр те ингээд
бөмбөг дэлбэрч мэлбэрээд хажууд нь ингээд ярьж байгаа хүмүүс нь орсоор яриад ахаар тэр эднэрийг ингээд ойлгохоор надад бас ингээд шал өөрөөр орж байгаа хгүй толгойд тий. Тэгээд тэрэн дээр нэмдэг нь юу би ингээд улс төртэй ерөөсөө холбоотой хүн бол биш те. Гэхдээ надад улс төр юу болж ийн үнэхээр хамаагүй заяо. Тэр тайд дээгүүр хүмүүс тоглоомоо тоглоно уу тоглоно л үз. Гэхдээ дайн гэдэг юмд үнэхээр 21-р зуунд бид нэр ингээд дайнд оролцоод дайн болж ийна гэдэг чинь амар сайд ахгүй тий. Тийм. Тэрний би амар эсрэг байдаг. Дайны бол эсрэг. Гэхдээ улс төрөөс хол. Тийм болохоор нэг илүү дутуу юм хэлэхгүй тэрэнд Монголд ч гэсэн би улс төрөөс хол баймаар байна. Гэхдээ нийгэм гоё байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ нийгэм гоё байгаасаа гэж хүсэхээр улс төрөөс хол байх боломжгүй ч юм шиг тий. Амар хэцүү. Тэгэхээр одоо бидний үеийн залуучууд босоод нийгмийн төлөө босч байгаа би амар баяртай байгаа. Тийм. Угаасаа тэгж амар улс төрт оролцоод авах ухаантай хүн биш заяа. Тэгээд үгүй гэхдээ сүүлийн бас ингээ анзаараад байх нь улс төрт оролцож байгаа хүмүүс нь өөртөө ухаантай хүмүүс юм уу гэмээр тий. За уушлаарай. Амар политикл болсон шүү миний влог өнөөдөр. Гэхдээ мэдгүй тэрийг би өглөө хараад амар баярлсан. Тэгээд би дандаа л ер нь Монгол буцсан гэж боддог байсан. Тэгээ тэргээ бодсоолч байх болно. Гэхдээ ингээд Монголд хүмүүс хэр их мөнгө олж байгаа, хэдэн төгрөгөөр амьдарч байгааг нь харахаар жоохон гутармаар санагцсан. Ягаад вэ гэхээр хүмүүсийн олж байгаа мөнгө нь шүү дээ, тий. Миний IKEA-гаас олж байгаа мөнгөтэй одоо нэг ажлаас олж байгаа мөнгөтэй ингээд төстэй мөртлөөсөө амьдарч байгаа өртгөх нь болохоор манай Берлиний өртгөхтэй айгу төстэй болсон заяа. Тэгэж бодохоор яаж хүмүүс өөрсдөө тэгэж авч яваад чадаад байгаа юм бэ гэж асуумаар болсон. Тэг ингээд Монгол руу явангуут ингээд Монголд кофе ууж мөн штэ тий. Тэнгүүд яг л адилхан 5000 6000 кофенууд байдаг. Манай ингээд Берлиний үнэтэй адилхан штэ. Тэгчээд яг гоо эндхийн бүр нөгөө Starbucks Max жоохон илүү үнэтэй олдно. Гэхдээ энгийн кофе чинь бас л Монголын кофе шопны үнэтэй олдох байхгүй юу? Тэгж яхад миний үнэхээр ойлгох байгаа юм энд хүн дунджаар хэдийг олдог вүлээ. Энд дээ штэ. Цагийн олдог одоо нөгөө нэг цалингийн доод хэмжээ цагийн 10 евро дээр өгөхгүй юу? Тэгээд Монгол руу тэрийг ингээ хөрвүүлэхээр үнэхээр хүмүүс яаж 2 сая 1 сая олцоод зарим бүр улсын яаж 600 800 мянган цалинтай тэгэж 6000-ын кофе уугаад амьдрах юм. Тийм үстэй. Амар шиг. Тэрэнд ч одоо макро эдийн засгийн хүмүүс орж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд улсаа амар гоё пландаад мэдгүй би нэг амар тим юмн дээр мэдлэгтэй хүн биш болохоор тэгэж том яриад иж чадахгүй. Мэддэг хүмүүс нь ярих хэвээр. Тэгтэл тэнд ямар нэг юм хийгдэх ёстой. Тэг. Хөөе би нэг бичлэгээ эдит хийж байгаа байхгүй юу? Тэгсэн чи энийгээ би 3 хоног 4 хоног эдит хийлээ. Ягаад гэж германаар бичсэн юмнуудыг монгол руу юу яагаад орчуулаад доор нь бичиж байгаа. Тэр нь амар их цаг аваад. Тэгээ хоёрт ерөөсөө ингээд нэг суугаад бичлэг эдит хийх хугацаа айгу бага олдоод би ягаад ингээд нэг бичлэгийг ингэж амар удаа эдит хийгээд байгаа ойлгохгүй наа. Чигтэр өглөө эрт би юу яасан? Хүний өмнөөс шалгалт өгсөн. Хойл бус. Гэхдээ энэ юу? Энэ бол хаасл. Хараар ажиллаж байгаа гэх юм уу? Гэж. Hello, өглөөний мэнд. За одоо 9 цаг болж байна. Тэгээ би гэрээсээ гараа явж байна. IKEA дээр ажиллаа өнөөдөр хагасаа өдөр. Гэхдээ бас нэг сонирхолтой юм байна. Яна амар салхитай байна уу? Би нэр машин аваад машин дээрх үү? За тэгье. За миний өнөөдөр авч байгаа машин шалгалтандаа гарч. Бүх юм яа байснараа байгаа юм.
хаа. Миний хурд ханаа. За 47. Юу? Өнөөдөр хагас өдөр тэгээд би ажиллана. Арай 7:30 хүртэл ажиллана. Тэгсэн чинь 8 цагаас нь штэ Берлинд цэцэгийн концерт болно гинэ. За нэгт би цэцэг сонсдоггүй. Нөө бацаан байхад найзууд сонсдог л байсан. Би тэгтээ нэг амар тийм цэцэгийн фэн мэнүүд байгаагүй. Тэгэхэд тэгсэн чинь манай нэг найз намайг ирхүү хамт явъя маа гэдэхгүй юу. Тэгэхээр би влог хийх амар гоё боломж юм биш үү гэж бодоод тэгээ влог хийх юм уу гэж явж байна. Өнөөдөр явахгүй ч магадгүй явчих магадгүй. Бас нэг юм болохоор хин манай Софи биш дээ. Софи найз охинтойгоо салцсан. Маа Софи ч найз охин тахгүй юу. Тэгээд найз охиноосоо салцсан чинь цаадагчаа өнөөдөр хоёлаа гарч шоунд идэх өмгөөгөө гуйсан. Би та хамгийн гол нь одоо камертайгаа яаж чавдах юм бол бүмэд нэгт. Тэгээ яг хинтээ уулзах юм мэдэхгүй. Би Софитой уулзах юм уу? Эсвэл тэр шоунд дээр очих юм уу? Тэгээ шоунд дээр очихоор дандаа л монголчууд авахлах л та. Нэг тиймэрхүү байна. Юу гэж бодож байна та? Цэцээ дээр очих уу, очихгүй байх уу? Хамгийн гол нь сонсдгоо болохоор зөөр монголчуудын уулзалт гэж очиж байгаа юм шиг юм болох гэдэг л да. Яг уу юу гэж бодож байна? За харж илээ миний мууд ямар ах нь тийм ээ. Тэгээ тийшээ авч магадгүйгээ камера авцсан влог хийж магадгүйгээ бичлэгээ хийж байна. Оо энэ машин чи яагаад тэгтээ дуртууд ороод ирв? За тийм байна. За дараа уулзъя. За би хэрвээ концертанд явал яана гэж би Икеагийн гараж руу орж ирчих. Хөө би ажиллаад харсан. Жохон буруу юм өмсчихөө би концертт явах гэж. Ямар ч гэсэн ийм байгаа л да. За гарах уу? За би ажиллаад хараад тэгээд юун дээр концерт руу явах шийдээд би юун дээр Instagram дээр юу явахгүй яах вэ гэд тавьсан байсан чинь хүмүүс хинхэн яв гэсэн. Тэгээд явахаар шийдээд хамгийн гол нь ерөөсөө хинтээ уулзаж хинтээ таарлахаар би мэдэхгүй байгаа. Миний жоохон нөгөө нэг хүмүүсийн хажууд очихоор айдаг айц амар өндөр байна. Би амар social anxiety-тэй хүн хүмүүсээ жоохон айдаг. Гэхдээ одоо гайг байх гэж найдаж байна. Ямар ч очоод нэг таньдаг хүн бол байгаа гэдгийг мэднэ. Тэгээд ирээд хэлээрэй гэсэн тэр хүнд найдаал явъя. Гэхдээ бас гайг байхаа монголчууд байгаа юм чи тээ. Тэгээ нэг хүмүүсийг нэг амар таньдгүй бол биш юм чи. Очоод бичлэгээ хийгээл үзье. Тэгээд 9 цаг ажилласны дараа жоохон дэлбэрсэн байгаа ч гэсэн гайг байх гэж найдаж байна.
болохоор. Өнөөдрөөс яг став байж. Тэнцсэн бэрөө тэрийг гэдэг сонтой хэмжээслэр гэвч яагаад бүгд миний тэнцсэн бэрөө. Бэрөө биш тоорой. За бэрөө. Я хочу воркшоп. Перечислю, мне автотека целый бегал случай. Айвас вас подушки чаще. За, авсаху айгуу дүү. Автодаа тэр бүхнээ тачиг гинавраа тэр. Хатис тэр ширээ тастай тайцсан. Тэр копи тийм шиг мах. Чатиц хоороо чичаа тисээ. Ирвэкэ. Чатиц хоороо. Ирвэкэ. Бид хоёрыг л авъя. Манаас яг сон. Амина. Чи иртэ шүү. Бай. За хамраарай. Хайртай шүү.
За, ирээдүйн амина байна. За, юуны төрөнд бичлэгээ удааж агаад үнэхээр уучлаарай. За, хоёрт энэ бичлэг дээр жоохон улс төрцсөн болвол ахиж би тийм амар юм ярихгүй. Гэхдээ иймэрхүү юм сонирхолтой байвал би ярьж болно. Зөвхөн өөрийнх нь зүгээс өөрийнх нь бодож байгаа юмыг өөрийнх нь бодлыг тийм ээ тэгэж болно. За, гуравт цэцгийн концерт хэрхэн байсан бэ? Ямархуу болсон бэ? Ерөнхийдөө гоё болсон. Сонирхолтой байсан. Би дууг нэг амар сонсдгоо ч гэсэн мэддэг дуунууд бас явсан. Хоёрт болохоор цэцгийн концерт жоохон юм жижигхэн бөгчм газар болсон болохоор амьсгалахад жоохон ядаргаатай байсан. Тэгээ дундуур нь бид нар нэглээ хэдэн удаа гараад амьсгалсан. Нэг амар тандгүй хүмүүстэй уулзаад амар хэцүү ахын бах гэсэн чинь нэг тэгж амар хэцүү бол байгаагүй. Тэгээд над дээр нэрээ 2 хүн ирсэн. Тэгээд ямар ч бичлэгийг чи үзтээ шүү гэдгсэн би амар баярлсан дотроо. Тэгээд бичлэгэн дээр орохгүй гэсэн нэг нь нөгөөх нь болохоор яг нэг бүжгийн талбай дээр байсан болохоор сайн уу гэд тэгээд бас бичлэгэн дээр оруулах чадаагүй. Гэтэ ямар ч над руу тэгээрсэн чи би ингээд дотроо бас айгу баярлсан. За тэгээд тэрнээс гадна ер нь айгу сонирхолтой болсон. Тиймэрхүү юмд явж ямаар юм шиг санагдсан ш сүүл рүүгээ. Би ингээд тийм монголчуудын уулзалтнаас жоохон айгаад байдаг гэсэн аахгүй юу? Нэг таньдгүй болохоор хүмүүсийг тэгсэн чи бас тгийж амар хүмүүсийг таньдгүй бас биш юм бэлээ. Очоод танил хийдэг хүмүүстэйгээ бас хандмаа байсан. Тий. За нэг тиймэрхүү юм болсон. За ингээд дараагийн бичлэгээ би шууд маргааш оруулнаа. За манай Софи биччихээ. Дараагийн бичлэг маань Софида бичлэг нэг орно. Тэрний дараа би өөрийнхөө энэ 50-ыг хийсэн DIY бичлэгийг оруулна. Тэгээд тэрнээс ахаа 2 хоногийн дараа би одоо шууд ингэ зарлчихъя заяа дараагийн бичлэгүүдээ. Тэрнээс ахаад 2-7 хоногийн 2 хоногийн дараа би Германд ирээд сурах талаар ахаад нэг бичлэг оруулна. Яа тэгэхээр тэрийг надаас хүмүүс асуусан. Тэгээд хийцэн бичлэгүүд аль хэдийн байгаа болохоор тэднийг би эдит хийгээд гаскаас оруулаад авчмаар байна. За тэгээд одоохондоо бол би нөгөө нэг бичлэгээ эдит хийчээ тэгээ унтлаа. Тэр маргааш оруулъя за. Одоо энийг орууллаа. Баярлалаа. Намайг сонсож байгаад баярлалаа. Баяртай. Энэ хүртэл үтсэн бол үнэхээр их баярлалаа ёо. Thank you. Danke. За дараагийн бичлэг хүртэл баяртай.